За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За би Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтын арга зүйч. За тэгээ боловсролын нээлттэй их нөөцүүдийг цахим зайн сургалтанд ашигласан туршилт гэдэг байгаа юм. За энэний цаана магадгүй нөгөө туршиж хэрэгжүүлсэн байдлаа өнөөдөр та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэсэн. За тэгээ энэ дээр эхний ээлжинд яагаад энийг танилцуулах гэж байгаа вэ гэдэг ийм товч танилцуулга, тэгээ сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байдал, үүнтэй үндэслээд үр дүн зөвлөгөө боловсруулсан. Тэгээд үүгээрээ дамжуулаад бид нар одоо багшиг нээлттэй их сургалт нөөцүүдийг сургалтанд ашиглаж хэрэглэх, түүнийгээ бусдад түгээх, орон зайнаас үл хамаарч бусдаас суралцах боломжийг эрэл хийдэг тийм багшиг бий болгоход энэ үйл ажиллагаа маань чиглэгдсэн юм аа. Тэгээ энэгээрээ дамжуулаад ч гэсэн цааш ийм боловсрол багшиг дэмжиж өгөхөд илүү чиглэгдэх болов уу гэж бодож энэ удаагийнхаа агуулгыг бэлдсэн. За тэгээд энэ багшаараа дамжуулаад цаашдаа хүүхдэд хөгжүүлэх боломж бол бүрдэх юм аа гэж үзэж энэ туршиж хэрэгжүүлсэн байдлаа энд танилцуулах гэж байгаа. За тэгээд өөрийгөө их товч танилцуулахад энэ бага боловсролын багшийн хөгжил харилцаа арга зүйч гэж одоо миний ажлын байрны чиг үүргэнд явдаг. За тэгээд тэр утгаараа бага боловсролын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилтөнд дэмжлэг үзүүлж өмнөх удаагийн юунд нээлттэй их боловсролыг хэрэгжилж байгаа хэлэлцүүлэхдээ бол хан актимын видео хичээлийг хэрхэн хэрэгжилж болох вэ гэдэг зүйлийг ярилцаж 2-3 удаагийн сургалтанд оролцож байсан. За хэлэлцүүлэхт оролцож байсан. Харин энэ удаад бол бид яалчгүй захим орчин, захим зайн сургалтыг өмнөх хөл хорионоос эхлээд явуулах хэрэгцээ шаардлага үүссэн учраас үүн дээрээ тулгуурлаад бага боловсролын багшид одоо энэ захим орчноос суралцах, захим зайн сургалт зохион байгуулах энэ хөгжилтөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор яаж ажилласан бэ гэдэг одоо арга туршлагаасаа илүү хуваалцах гэж байгаа гэж ойлгоорой. За тэгээд бид нар өмнөх хичээлийн жилийн хагаст яг хөл орой тогтоогоод эхэлсэн үед бол яалчгүй тэл хичээлээр дамжуулаад сурагчдад энэ зайн сургалтыг хүргэх ийм алхам чиглэлүүд бий болоод энэ дээр хамтарч ажилласан багш нартаа эхний ээлжинд бол тэл хичээл зохион байгуулахдаа бид нар одоо зайн сургалтыг яаж зохион байгуулах вэ гэдэг нийлээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгж ажилласан. Нийт бага боловсролын 1000 гаруй хичээлийн 225 хичээлд нь арга зүйн зөвлөгөө өгж 15 тэл хичээлийг бол өөрөө заасан. За тэгээ өөрөө заасан хичээл дотроосоо энэ математикийн энэ сэдвүүд өөрөө заасан хичээлүүдийг сонгочоод байгаагийн цаана юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр энэ тэл хичээлд нээлттэй их сурвалжуудыг одоо ашигласан элементүүдийг энэ хичээлдээ оруулсан хэмжилтийг гар утасны аппликейшн ашиглаад хийх, өгөгдөл мэдээлэл цуглуулахдаа нөгөө аппликейшн дата дээрээс цуглуулах гэдэг гэсэн тийм эхний элементүүдийг бол энэ тэл хичээлд оруулж эхэлсэн. За тийм учраас цаашдаа энэ тэл хичээл интерактиваар хичээлээр дамжуулаад нөгөө багшид энэ арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг явуулсан учраас эхний ээлжинд би энэ хичээлийг яагаад танилцуулах гэж байгаа вэ гэхээр за тэл хичээлтэйгээ холбоотой бид нар энэ нээлттэй их сурвалжуудыг эрд судалсан гэж ингэж хэлэх гэж оруулж ирсэн юм. За тэгээд цаашдаа энэ яалчгүй хичээлүүд дотроо жишээлбэл энэ хүн нийгмийн хүмүүсийн ялгаатай байдал ба харилцаа гэдэг хичээлд юуны харилцан яриаг Photoshop ашиглаж хийгээд түүнийгээ YouTube суваг дээр одоо байршуулсан. Энэ бусад энэ хичээлүүд дээрээ саяын одоо бизнес цэг.com Math-Learning Center гэдэг нөгөө математикийн free application-уудыг ашиглаад хичээл үйл ажиллагаанд элемент болгож ингэж оруулж болох юм а гэдэг ямыг бол багш нартаа зөвлөмжиж ажилласан туршлагаасаа хуваалцах гэж байгаа юм. Тэгээ энэ e-content эдүүд сегмент дээр байгаа энэ тэл хичээл сурах чиг интерактив хичээлүүд маань өөрөө багшид бас цаашдаа онлайн орчинд суралцах, онлайн орчинд хамтран ажиллах энэ боломж олцоог бүрдүүлж байгаа учраас энийг цааш ч гэсэн суралцах хэрэгцээ шаардлага байна гэж ингэж үзсэн. За тэгээ интерактив хичээлийн бас юуны 11 хичээл дээр би яг өөрөө бас зөвлөж боловсруулж хамтарч ажилласан учраас интерактив хичээл тэл хичээлийн бас ялгаа юу вэ? Нөгөө тэл хичээл маань ингээд нэгдлийн оролцоо давмгаалаад байсан бол интерактив хичээл дээр нөгөө сурагчийн оролцоог бас нэмэгдүүлэх тал дээр яаж ажиллаж болох вэ гэдэг зүйлийг бас бодож багш нартайгаа хамтарч ингэж ажилласан. За тийм учраас энэ удаад одоо нөгөө бага боловсролын багшийн тусралтгүй хөгжилт нь бид ямар дэмжлэг үзүүлэх боломжтой юм бэ гэдэг талаасаа бид нар юуны мэргэжил дэвшлүүлэх үндсэн сургалт, бусад сургалт үйл ажиллагаагаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа гол арга зүйн санаа болгож энэ хэлэлцүүлэгт оролцуулж байгаа. Өөрөөр хэлбэл тэл хичээл болоод интерактив хичээл
захим их сурвалж, нээлттэй их сурвалжуудыг ашиглаж хэрэглэгдэхүүн бэлтгэсэн арга туршлагаасаа энэ үйл ажиллагаанд хуваалцахаар ингэж бэлдэж оролцуулж байгаамаа. За тэгээд юуны хавар тэл хичээлийн дараа энэ нэлээд олон газруудын судалгаа байсан. За тэр дундаа энэ нүүбийн хүүхдийн сангийн судалгаанд бол тэл хичээлд эцэг эхийн оролцоо, сурагчийн оролцоо гэдгийг ингэж гаргасан байсан. Гэтэл энэ намраас дахиад захим хичээл явагдсан тохиолдолд ялангуяа сурагчдын оролцоо бол илүү чадвар чадамж нь нэмэгдэж байгаа, өөртөө дэлгэцээ шеэрлээд ярьдаг болсон, энэ тэндээс энэ аппликейшнуудыг ашигладаг ийм зүйлүүд харагдаж байсан учраас багш нарт маань яалчгүй энэ нээлттэй их сурвалжуудыг ашиглаад сургалт үйл ажиллагаанд хэрэглэх хэрэгцээ байна гэдгийг бол олж харсан. Тийм учраас энэ багш нарт тэл хичээл болон интерактив хичээлээр за юуны сонголтод сургалтаар мэрэгжил дээшлүүлэх сургалтаар хичээл үйл ажиллагаанд энийг туршиж хэрэгжүүлээч гэдгийг одоо санал болгож өөрөө энийг хэрэгжилж үзсэн байдлаа энд танилцуулах гэж байгаа юм. За тийм учраас энэ юуны эхний санаа бол тэл хичээл болоод интерактив хичээл дээр энэ сурвалжуудыг яаж ашиглаж болох вэ гэдэг зүйл яригадаад оны дараа юуны өмнөх оны төгсгөл дээр энэ оны эхэндээр манай байгууллагаас одоо ийм сонголтод сургалт зохион байгуулагдсан. Тэгээ сонголтод сургалтаар одоо мөн явагдаж байгаа мэрэгжил дээшлүүлэх үндсэн сургалтаараа энэ зүйлийг хэрэглэх боломж ямар байна гэдэг агуулга бол тасралтгүй хүргэж байгаа. За дээр нь бас багш нартаа энэ зөвлөм зөвлөгөө мэдээллийг бол хүргэж дамжуулж ажиллаж байгаа. За энэний жишээ нь бол өмнөх 1-р улирлын багшийн хөгжил сэтгүүлээр захин багш, захин орчин гэсэн ийм юуны зөвлөмж бас багш нарт ингэж хэвлэж нийтлүүлсэн байгаамаа. За тэгээд эхний ээлжинд бол нөгөө тэл ба интерактив хичээл дээр энэ математикийн фри аппликейшнууд веб хуудсанд суурилсан хэрэглэгдэхүүн бэлтгэж ашигласан одоо хичээлд ашигласнаас энд бичлэг болгоод ингэж тавьж оруулсан. Тэгэхээр энийг аппликейшнаас ашиглаж тоглуулж агаад түүнийг тасалж бичлэг болгож жагаад энэ хичээл дээр одоо цахим хэрэглэгдэхүүн болгож болох юмаа гэсэн санааг энд хэлэх гэж байгаа юм. За юуныхаа одоо жишээлбэл энэ дээр зөв олон зөвхтийн өнцгүүд нь тэнцүү гэдгийг одоо нөгөө энэ Math-Learning Center-с free application ашиглаж агаад өнцгүүдийг ингэж хэмжиж байгааг бичлэг болгоод түүнийг одоо нөгөө видео бичлэг болгож хадгалаад хэрэглэгдэхүүн болгож ашигласан. За энд юуны ижил биш хуваартай энгийн бутархан хасах үйлдэл гүйцэтгэхтэй мөн аппликейшн ашиглаж энэ хуудсан дээр хэмжилт хийж тоглуулж видео болгоод энэ дээрээс ингээ хасах үйлдэлийг ингэж гүйцэтгэж болох юм байна гэдэг санааг одоо бас видео хэлбэрээр ингэж хичээл сургалтанд ашиглаж болох юм байна гэсэн энэ санаагаа бол тэл хичээлд эхэлж ашиглаад за түүнийгээ юуны багш нарт одоо өөрөөр хүргэх ийм боломж юу байна гэдгийг бол дараагийн үйл ажиллагаа болгож хэрэгэлсэн. За ингээ хавар тэл хичээлийн дараа бид нар байгууллагын математикийн тэл хичээлийн сорил гэдэг ийм сорилыг Google форм дээр авч үзээд энд 3000 гаруй хүүхдийн судалгаа бүглэгдсэн байдгийн. Тэгээ энэ дээр нэг цөөхөн өдөр энийг авсан боловч нөгөө бас яг сургалтын дараа гинтхэн шалгалт гэдэг утгаар харчихгүй дээ гэж бодоод эхний энэ дата цуглуулж үзсэн. За тэгээ энэ дээр бол яг нөгөө багш нарын энэ оролцоо хол ойроос үйлчлэлт үнэндээ сэтгэл зүтгэл байвал энэ дээр бас хүүхдүүд багш нараа оролцуулах юм боломж байдгийн байна гэдгийг бас тандаж үзэх зорилгоор энэ сорилыг математикийн 4 бүлэг сэдвийнхаа хүрээнд анги болгоны хүрээнд ийм сорил асуулга бэлдэж авч үзсэн юм байгаа юм. За тэгээд цааш нь дараагийнх нь болохоор ийм сонголтод сургалт зохион байгуулсан. За сонголтод сургалт зохион байгуулахдаа би өөрөө болохоор яг энэ цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй гэдэг ийм сургалтыг 21 оны эхний улиралд эхний 1 сарын 8-наас 2 сарын хугацаанд явагдсан. За энэ дээр бол багш нар энэ цахим сургалт, цахим хэрэглэгдэхүүн гэдгийг хэрэгцээ шаардлага байгаа учраас энд оролцогчдын тоо бол нэлээд их байсан. За тэгээ энэ оролцогчдын 2614 багш хамрагдсан гэдгээс сөөбийн багш нар 1000 гарна, багийн багш нар 1000 гарна одоо энэ бүртгэлээ хийлгээд сургалтанд ингээ хамрагдсан. Тэгэхээр энэ нөгөө бидний техник хүчин чадлын хэрэгцээ шаардлагаасаа болоод нэг зүүмээр 100 хүнийг л авч сургалтаа явуулаад бусдын лайв хэлбэрээр цацаж Facebook хаалттай группт туршлагаа хуваалцаж ингэж
ажилласан. Тэгээ энэ вебинар сургалт лайв бидний цаана бол багш нар өөрийнхөө энэ туршлагыг нээлттэйг сурвалжийг одоо ашиглаад ийм хэрэглэгдэхүүн хийсэн гэдэг энэ хэрэглэгдэхүүнээ хувирган ашиглах, хөрвүүлэх, тэгээ бие биендээ энийг нээлттэйгээр хуваалцах ийм боломжууд бол энэ сургалтын дараа нэлээд бүрдсэн. За тэгээ энэнийг хийсэн хэрэглэгдэхүүнээ энэ видеонуудаа код болгож QR кодоор Zaps кодоор эдгээр хувиргаж тэрнийг бас бусдад дамжуулах эдгээр ийм боломж бүрдэж энэ багш нар маань бол ажилласан. Тэгээ энэ эрэлт сонголтод сургалтын энэ хаалттай групп маань одоо ч гэсэн их эрэлттэйгээр нөгөө багш нар маань бие биендээ туршлага хаваалцж яадаг ийм их сайн групп болсон. За тэгээ энэ сургалтын үр дүнд бол багш нарт бол хэрэгцээ байгаад байгаа юм байна гэдэг зүйлийг бол энэ манай сургалт бүртгэл төлөвлөлтийн албанаас авсан судалгаан дээр энэ цахим хэрэглэгдэхүүн бэлтгэж ашиглах гэдгийг одоо ач холбогдолтой хамгийн түрүүнд хэрэглэнэ гэсэн энэ сэдвээр нэлээд их үр дүнтэй сонгосон байсан учраас багш нар бол яалчгүй энэ нөгөө 20 цэрийн нөхцөлд цахим сургалтыг зохион байгуулж байгаа үед энэ зүйлд суралцах хэрэгцээ шаардлага байна гэдгийг бол эндээс дүгнэж болох юм а гэж ингэж бодсон. За тэгээд мэрэгжил дээшлүүлэх үндсэн сургалтандаа бас энэ юуны H5P гэсэн интерактив программыг ашиглах, за энэ мөн нээлттэй их сурвалжуудыг сургалтанд ашиглаж байгаа хилцүүлгийн талбар өрнүүлэх энэ үйл ажиллагаа маань бол 5-10 жилийн сургалтанд тасралтгүй явж байгаа. За энэний цаана бол багш нар бас бие биедээ юугаа хэрэгжилж байгаа аргуудад амжуулчих, хүргэчих гэдэг бол чин сэтгэл байдаг. Тийм учраас нөгөө энэ хилцүүлгийн талбар дээр за уулз гэдэг ийм аппликейшн гарцсан байлээ. За тэр аппликейшнийг ингэж хэрэглээрээ хаан kids гэдэг энэ гар утасны аппликейшн байна ч гэдэг юм ингээ бие биендээ энэ санаагаа аргачлалтай нь хүргэж дамжуулж байгаа нь энэ цахим орчинд суралцах хэрэгцээ шаардлага бол зайлшгүй байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бид нар энэ сонголтод сургалтаар мэрэгжил дээшлүүлэх үндсэн сургалтаар багшийн энэ мэрэгжлийн тасралтгүй хөгжилтөнд бол байнга дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. За цаашд ч бас ажиллах хэрэгцээ шаардлага гарах байхаа хоцрогдол арилгах гээд энэ 2-3 жилийн үйл ажиллагаа яригдж байгаа тохиолдолд энийг бас байнга зөвлөмжилж багш нартаа сургалтуудаараа мөн бусад хэлбэрээр хүргэж болох юм а гэж бодож энэ багшийн хөгжил сэтгүүлдээ энэ юуны цахим сургалт явуулж байгаа багшид одоо ер нь бас юуг зөвлөмжлүүл зүгээр үү гэдэг талаасаа энэ зөвлөмжийг бас бичиж оруулсан. За энэний цаана бол нөгөө сурагчийнхаа нас итгэхийн онцлог тохируулсан сонирхолтой бичлэг видео хэлбэрээр эсвэл нөгөө аппликейшн ашигласан хэлбэрээр түүнийхээ хугацаагийн тохиромжтой байхаар өөрт байгаа бусад нөөц материалуудаа ашиглаад дандаа нэг дэвтрийн ард ширээний ард суугаад хийх биш магадгүй багш эцэг их богинохон хугацаанд хамтдаа чэйж тоолол хөгжүүлждэг дүрм юу үлгэр ярьцдаг эдгээр тийм бусад хэлбэрүүдийг санал болгох. За дээр нь яг энэ сургалт зохион байгуулахдаа баг сурагчдаа өөрийнхөө царайг гаргах чухал шүү гэдэг ийм зүйлийг зөвлөмжилж оруулсан байгаа. Тэгээ нэг талаараа бол захим сургалт гэдэг бол бидэнд бас хөгжих боломжийг олгож байгаа. Бид өнөөдөр энэ өөртөө энэ танхимын болоод цахимын танхимын хослолсон сургалтыг зохион байгуулах энэ аргад цаашдаа ч бас тасралтгүй суралцах хэрэгцээ байна гэж ингэж бодож зөвлөмж зөвлөгөө сургалт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа туршлагаасаа энэ удаад хуваалцж байгаамаа. За тэгээ ер нь бол бидний сургалтаа бол танхимын бос цахим орчноос суралцсан ийм сургалтууд цааш үргэлжлэх бах. Гэхдээ агуулга арга зүйгээ судлах нээлттэй их нөөцүүдийг өөртөө хувирган ашиглах ийм боломж олцоо бол багш болгонд маань байгаа шүү гэдэг үүднээс энэ хилцүүлгээд өгнөд ер нь бол энэ хэл хязгаарын соёлын ямар цаад бэрхшээлгүйгээр өр өгөөчтэй чанартай боловсролыг насан туршдаа хүртэх боломж бол энэ захим орчинд байна. Тэгээд хоцорсон ч гэсэн хүүхдүүд хичээлээ нөхөн судлах ийм боломжтой юм байна. Гагцхүү бид нөгөө өмнөө тулгарч байгаа бэрхшээлийг сорил гэж бодож нөгөө шин зууны шир нэргэнийг бэлтгэх ажилдаа сэтгэл гарган ажиллах ийм боломжтой шүү гэдгийг л багш нартаа зөвлөмжилж ингэж хамтарч ажилласан. Тэгээ энэ удаагийн сургалтандаа бол энэ арга туршлагаасаа түгээлсэж байгаа. Тэгээд бид эхлээд энд бол нэлээд цаг авч ажиллах юм байна. Цаашдаа ингэж ажиллаад бие биендээ сурсан мэдснээ шеэрлэж ажиллана гэдэг нь цаашдаа бидний ажлыг ийм хөнгөвчлөх боломжтой маа гэдгийг бол багш нартаа бас ингэж зөвлөмжилж хамтарч ажиллаж байгаа. Тийм ч учраас энэ хилцүүлэгт за энэ удаад бол би одоо ингэж нөгөө цаг хугацаанаас шалтгаалаад ганцаараа энд оролцож байгаа нь бас их дутагдaltaй болсон байлээ. Цаашд магадгүй яг энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа багш нартай хамтрах нь бас
зөв юм байна гэж ингэж харсан. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Асуулт байвал товчхон хариулъя. Ер нь бол хэрэгжүүлж үтсэн арга туршлага гэдэг талаас минь хараарай гэж ингэж хэлэх гэж байгаа. За баярлалаа. Асуулт асууя. Асуулт асуух хүн байна уу? За, юуны өмнө Наранти багштай баярлалаа. Одоо яг манай боловсролын салбарт тулгамдж байгаа асуудлуудыг тэл хичээлээр хэрхэн бэлдсэн бэ гэдэг. Тэгэхээр надад багшаа нэг асуулт байна. Ерөнхийдөө энэ таны одоо яг энэ бага боловсролын сургалтанд энэ боловсролын нээлттэй нөөц ашигласан та ингээд сургалт явуулсан байна. Тэгвэл EBS-ийн багш нар маань энэ таны яг энэ заасан програм хангамжийг яг сургалтын явцдаа хэрэгэлсэн үү? Энэ хэрэгэлсэн судалгаа байна уу? Тэр хэрэглэх явцад ямар нөлөө үзүүлсэн бэ сургалтанд? Ямар сорилт бэрхшээл гарсан бэ гэдэг талаас нь танд хариулт байна уу? Энийг сонирхолтой байна. За баярлалаа. Тэгээ багш нар маань нөгөө нээлттэй их сурвалжуудыг сургалтанд ашиглая гэдэг хилцүүлэг өрнүүлээд тэр нөгөө Google Moodle систем дээр бид нар сургалтын систем дээр хилцүүлгийн талбар үүсгээд ингээ ярихаар эхний ээлжинд юг харж ярьдгүү гэхээр Google Form эсвэл нөгөө Google Class дээр ажиллаж байгаагаа Facebook группээр ажиллаж байгаагаа их ярьдаг байсан. Яг энэ сонголтод сургалт явуулаад нөгөө энэ сургалт үйл ажиллагаа хэрэгжсэний дараа бол багш нар маань нөгөө аппликейшнуудыг ашиглаад энэ видео хийж байгаа. За Zoom-ийн багш нар нөгөө YouTube-ийн сабтайтл орчуулгатай видеонууд болгож өөрөөр хэлбэл нээлттэй тэр програмаас өөртөө нэг хэсгийг нь тасалж аваад сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашиглаж байгаа ийм процессууд бол юун дээр байгаа. Нөгөө Facebook групп дээр маань бол хандлт нөгөө бие биендээ шеэрлсэн гэдэг тоо баримтыг л би харуулж чадна да. Түүнээс яг ингэ судалгаа болгож асуулга болгож бол аваагүй. За баярлалаа. Цаашдаа бол манай багш нар маань яг тухайн судалгаан дээр яг яаж хэрэгжилж байна вэ? Бидний нөгөө үндсэн хэрэглэгч сурагчид маань үнэхээр тэрийг хүлээж авч чадж гин үү? Бие дагаад хийж чадж гин үү? Юу хэрэгтэй байна вэ? Тэрийг судлахын тулд ямар техник хангамж, ямар дэмжлэг, арга зүйн дэмжлэг гэдэг юм уу? Эцэгхийн оролцоо гэдэг ялангуяа бага насны хүүхдүүдэд энэ талаас нь бол илүү сонирхолтой болох байхаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа.